Сайн байцгаана судлаачдаа бидний амьдарч буй дэлхийн ертөнд тааварлахын аргагүй олон нууцлаг эдгээр зүйлсээр дүүрэн байдаг. Харин хүний тарихт эдгээрийг төсөөлөн бүтээх чадвар бол гайхалтай зүйл. Өнөөдрийн бичлэгээр бид СБ-ийн ертөнцийн алдарт мөсөн уулыг эхнээс нь ахгуулаа хамгийн доод, хамгийн анхуу давхар хүртэл хамтдаа судлах болно. Энэхүү зурлыг ойлгомжтой байлгахын тулд бид үүний хэдэд хэсэг тувааж part 1, 2, 3 хэлбэрээр тайлбарлах болно. Эхний хэсэгтэр бид мөсөн уулын дээд таад байрлах, харьцангуй хөнгөн бөгөөд олон хүнд танил SCP-ийн ойлголтуудаас эхлэх болно. Харин доошлох тусам илүү нууцлаг, илүү аимшигтай, бүр тарих иргэмээр онолууд гарч ирэх болно. Хэрвээ энэ зурлыг амьд байлгамаар байвал лайк болон subscribe хийж сувга дэмжихээ битгий мартаарай. За ингээд SCP-ийн мөсөн уулын эхний хэсгийг хамтдаа эхлүүлье. SCP дээр J гэсэн ер бусын биетүүдийн ард J гэсэн тэмдэглэгээ байвал ерөнхийдөө бол та нэг сонирхоод хэрэггүй гэсэн үг. J гэдэг нь Joke SCP буюу хошин маягийн SCP-4-ийг хэлнэ. Жишээлбэл SCP-682J 682-ыг устгах гэсэн бүх оролддог хошин байдлаар дуустдаг. SCP-173J 173 бол Foundation-ы хамгийн анхны SCP бөгөөд J хөлбөр нь түүнтэй адилхан аюултайж та царайг нь харах юм бол айх гэхээс илүү инээдчин хүрэх болно. Brother, what's that? SCP Foundation No Canon бол чухал ойлголтуудын нэг. Нэг үгээр бол тодорхой. Аль биесны үнэн түүх гэж байдаггүй. Яагаад гэвэл олон мянган зохиогч нар бие даан бичдэг. Хоорондоо зөрчилдөж болно. Хэн ч энэ үнэн, энэ худал гэж шийдэж чадахгүй. Яагаад No Canon гэж хэлдэг шалтгаан нь ердөө л энгийн. SCP-682 хэрхэн бий болсон бэ? Зохиогчоос хамаараад өөр байдаг. Өв 5 консол хэдэн гишүүнтэй вэ? Тодорхойгүй. Тайлбар болгон дээрээ өөр байдаг. SCP Foundation хизээ байгуулагдсан бэ? Маш олон хэлбэрүүд байдаг гэх мэт. Тэгэхээр SCP Foundation бол хизээж үл дуусах сэдв юм. SCP Foundation бүх хэвийн бус биетүүдийн аюулын түвшин байдлаар нь ангилахыг хэлнэ. Жишээ нь тухайн SCP хэр аюултай, хянагдах боломжтой болохыг илэрхийлэх систем юм. Жишээлбэл Safe буюу огт аюулгүй, Euclid буюу өөрөө идэвхждэг зэвсэг шиг, Keter буюу маш аюултай, дэлхийгч устгах хэмжээний гэх мэт маш олон ангилал байдаг. Хэрвээ та дэлгэрэнгүй мэдмээр байвал description хэсэгт үзэгдэл линк үлдээлээ. SPC буюу Shark Punching Center нь SCP Foundation-ийн нэг төрлийн хошин маягийн хэлбэр гэж хэлж болно. Энэ бол товчхондоо SCP community-ийн бүтээсэн хуурамч байгууллага бөгөөд бололдож хадгалж хамгаална гэдгийн оронд дарангуйлах, зохих, анхлах буюу хийм бус юмсын агуулгын оронд зүгээр л нодоргаараа зохиж шийддэг байгууллага юм. Үүссэн түүх нь маш энгийн. Хэн нэг SCP гэдгийг SPC гэж алдаатай бичснээс эхлэн community үнийг хөгжилтэй байдлаар хөгжүүлж бүтэн хошин байгууллага болгочихсон. SPC яаж ажилладаг вэ? SCP Foundation хийм бус объектуудыг шинжлэх ухааны аргаар агуулдаг бол SPC нь хийм бус антид байна хамаагүй нодоргаараа зох. Нэг нүдтэй аимшигт бит байна хамаагүй. Ойлгомжгүй хэмжээс байна хамаагүй. Дэлхийн төгсгөд авчрах entity байна хамаагүй. Шийдэл нь үргэлж нэг л зүйл. Энэ бол SCP сангийн зүгээс ДНГ ажилтнуудад нэг амлалт өгдөг хэмээх шуун байдаг. Тэр нь юу вэ гэвэл нэг сар туршилтанд оролцуулж чамайг гişүдэд болгоё гэсэн. Гэвч бодит байдал дээр сар бүрийн эзэст ДНГ-ны бүгдийг нь цаацалдаг байсан гэж анхны SCP лор дээр дүрсэлдэг. ДНГ-ны сар бүр цаацалдаг гэдэг зүйл өөрөө хийм бус бит байж болох юм. Жинхэнэ SCP сан дотор ийм бодлого огт байгаагүй байж болох бөгөөд харин импо хазарт вирусын халдвар бүх ажилтнуудыг тийм зүйл болж байна гэдэгт итгэдэг болгосон байж болох таамаг байдаг. Нэг ёсондоо сарын цаацлал гэдэг нь Foundation-ы бодлого биш. Импо хазарт вирус байх бүрэн боломжтой. SCP Dark SCP гэдэг нь голдуу casual band буюу SCP-4-ийн талаар буруу мэдээлэл, сөрөг комент, буруу ойлголт тараадаг хүмүүсийг хэлдэг. Ер нь бол SCP-173, SCP-196 гэх мэт алдтай дөрүүдийг л мэддэг, гүн судлахгүй, токсик хүмүүсийг хэлдэг community гэж хэлж болно. Хөгшин ир гэдэг нь SCP ертөнцид маш алдартай, аимшигтай объект болох SCP-106-г хэлдэг. Би хангалттай 106-гийн талаар олон бичлэгүүд хийсэн учраас та бүхэн илүү дэлгэрэнгүй үзмээр байвал доод хэсэгт линк байршууллаа. Flash Data Heads нь SCP ертөнцийн хамгийн аимшигтай халдвар болох SCP-610-ыг хэлдэг. Та бүхэн талдуур авсан биетүүдийг ямар харагддгийг харуулъя.
с жигчин хурж байвал гүйлгээ дараагийн хэсгийг үзэж болно шүү. За ингээд 610-ыг үзцгээе. «610-ын талаар басад бичлэг хийсэн учраас доод хэсэгт линк байршууллаа. Bigfoot буюу бид нарын хил занснаар алмас. Гэхдээ бидний мэдих домогт амьтан болох алмас яаж яваад SCP-д орчвоо гэдэг нь маш ойлгомжтой. Бид бүхэн л алмас байдаг гэдэгт итгэдэг. Гэхдээ хизээч харж байгаагүй. Харин SCP сангийнхаа аль хэдийн мэддэг. Бүр барай тойрсон байж магадгүй юм. Харин бидний мэдих алмасыг SCP байгууллага SCP-1000 хэмээн нэрлэдэг байж болох бөгөөд SCP-1000-ыг дараагийн SCP цувралаараа тайлбарлаад явах болно. SCP мөсөө уул дээрх Android Task Copyright гэдэг нь SCP ертөнцийн доторх лор биш. Харин бодит амьдрах дээрх болсон хууль, лицензийн маргааныг хэлдэг. SCP Foundation бол нээлттэй community, Creative Commons гэсэн лицензтэй. Нэг үгээр бол хинч ашиглаж болно. Гэхдээ ижил лицензээр түгэх ёстой. Өөр үгээр бол хинч өмчлөх ёсгүй. Харин Android Task-ийн энэ бүхнийг овчноор ашиглаж Оросд SCP-гийн нэр болон логонд нь трейдмарк авсан юм. Үүнээ шалтгааж SCP-гийн контент бүтээгч нарыг дарамталж хийж байгаа зүйлээ зогсоо. Эсвэл мөнгө төл хэмээн шантаажлсан юм. Үүний улмаас Оросын байгууллага түүний үйлдэл шудраг бус өрсөлдөөн SCP-гийн лого нэр түүний бүтээл биш, түн шилжээгүй хэмээн баталсан юм. Та бүхэнд гэж хэлэхэд SCP бол нээлттэй ертөнц. Харин хин нэгний бодит амьдрал дээрх өмч биш юм. Сая Darius бол SCP-гийн ертөнцийн хамгийн чухал, хамгийн алдартай байгууламжуудын нэг юм. Тус байгууламж нь маш олон SCP-гийн хэвэн бус бидүүдийг хадгалж, судалж, хянаж байдаг. Зарим хүмүүс сайт SCP-гийн зүрх гэж нэрлэх нь олонтой. Анхны баригдсан SCP хүртэл сайт 20-с торигдсон бөгөөд тус байгуулга нь олон давхар хамгаалалт, зэвсэгт хамгаалалт, тусгай системийн хамгаалалттай. Ямар нэгэн муу юм тохиолдож, сайт 10-с сүрэлт хүрч, түүнд хоригдож байсан бүх SCP-гийн хэвэн бус бидүүд гарч ирэх юм бол дэлхийн хоромхон зур сүрэх нь ойлгомжтой. 40 градус N гэдэг нь газар зүүн нэгэн байрлал бөгөөд дэлхийн хойд өргөрийн 40 градусын шугамыг хэлдэг. Энэ зүгээр л газар зүүн шугамын координат биш бөгөөд олон ажиллахтай хэвэн бос бидүүд энэ шугам дагав төвлөрдөг гэсэн онол байдаг. SCP-гийн нэг сонирхолтой бас хамгийн галзуу үдийн нэг бол Dr. Bright юм. Анх харахад тэр зүгээр л SCP Foundation-д ажилладаг энгийн нэг эрдэмтэн мэт санагдана. Гэвч үнэн эрэхтэй. Түүний түүх SCP-гийн ертөнцийн хамгийн ачирхалтай, бас хамгийн аимшигтай ойлголтуудын нэгтэй холбоотой. Түүний амьдрал нь SCP-963 гэх нэгэн зүйлтэй холбоотой. Энэ зүйлт нь жирийн эд зүйл биш. Хин үнийг зүүж байна, тэр хүнийг Dr. Bright-ийн ухамсар шууд эзэмшдэг. Өөрөөр хэлбэл зүйлтийг зүүсэн хүн өөрийнхөө байхаа болж Dr. Bright болж хувирдаг. Гэхдээ энэ дүрийн татар хагас одоо энэ бичлэгээр ярмааргүй байна. Энэ маш сонирхолтой SCP-гийн чухал лор учраас та бүхэнд бүтэн бичлэгээр зөвхөн Dr. Bright-ийн талаар нууц, түүх, хэн байсан талаар тайлбарлах болно. Та бүхэн тэр хүртэл лайк болон subscribe хийж сунгаад дэмжээрэй.